Сайн байцгаана уу? Ингээд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд манай эрүүл үндэстэн эрүүл мэндийн цогц одоо боловсрол олгох юм подкастын маань 2 дахь дугаар үгээр инхүү эхэлж байна. За тэгэхээр 2 дахь дугаарын маань зочин оролцогчоор дахиад оюун цэцэн багш маань ирсэн байгаа. Японы Окаямагийн сургуульд анагаах ухааны доктор зэрэгээ хамгаалсан анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн нүүр ам судлалын сургууль, хүүхдийн нүүр ам судлал урьдчилан сэргийлтийн тэнхимийн багш, анагаах ухааны доктор профессор би оюун цэцэн багш маань хүрэлцэн ирсэн байгаа. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд дараагийн оролцогч маань бол эрүүл үндэстэн подкастыг санаачлагч, бүгд найрамдах Солонгос улсын Янсан их сургуульд анагаах ухааны докторийн зэрэгээ хамгаалсан анагаах ухааны доктор дэд профессор Ж Утганбалт эмч маань хүрэлцэн ирсэн байгаа. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За тэгэхээр манай өмнөх подкастаар маань ерөөхдөө жирэмсэн ээжийн одоо хүүхэд хэвлээд одоо үүсэх цагаас эхлээд одоо нөгөө шүдний эрүүл мэндийн асуудал яригддаг гэдэг нөгөө цогц дурдаад бид нэр ярьсан гэсэн маш олон жирэмсэн ээжүүдээс маань айгүй их асуултууд ирсэн. Тийм учраас бид нар 2 дахь одоо подкастаа ерөөхдөө жирэмсэн ээжийн амны хөндийн эрүүл мэнд арчилгааны талаар оруулахаар ингээд бэлдсэн байгаа тийм ээ. За тэгэхээр оюун цэцэн багшаас одоо асууя те. Тэгэхээр жирэмсэн хүүхдийн шүд одоо жирэмсний одоо нөгөө ургийн хөвлөд ахаас эхлээд одоо үүсдэг гэсэн учраас эхлээд жирэмсэн ээж өөрөө шүдээ арчилахаас одоо эхлэе те. За тэгэхээр нөгөө манайхны ард түмний дунд бас үг байдаг нөгөө эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрнө гэх. Тэгэхээр хүүхдийн шүдээ эрүүл байлгахыг гэх юм бол ээж бас өөрийнхөө амны хөндийн эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй болдог. Тэгэхээр амны хөндийн эрүүл мэндийг ярихын тулд ээж амны хөндийн өөрөө эрүүл байх хэрэгтэй. Тэгэхээр жирэмсний үед тэр жирэмслэлтэй холбоотой ялангуяа одоо дотоод шүүрлийн булчирхай үйл ажиллагаанд их өөрчлөлт ордог учраас манай жирэмсэн ээжүүд бол бүгд мэднэ жирэмсэлжсэн ээжүүд жирэмсний үед ингээд зарим хүмүүсийн буйл нь хавгнадаг, цус гардаг, за шүдэн өвддөг гэд. Гэтэл энэ нь ингээд таны өөрийн чинь амны хүндэд илрээд байгаа юм шиг боловч цаагаараа одоо далд хэлбэрээр таны хевлээд байгаа ургийн хөгжилд нөлөөлж нөгөө шүд үүсэх процесст нөлөөлдөг учраас бид нар олон улсын туршлага одоо өндөр хөгжилтэй орднуудын туршлагыг аваад үзэх юм бол ээж маань жирэмслэлтэд төлөвлөөд жирэмслэх үеэсээ ядчил амны хүндэд эрүүл мэндийн ямар нэгэн юм тулгамдсан асуудалгүй байхад анхаарах хэрэгтэй болно. За мэдээж ингээд асуудал тулгараад ирлээ гэвэл цаг алдалгүй одоо мэрэгжлийн эмчит хандаж тэр өвдөлт зовир шаналгаагаа ингээд одоо арилгуулах нь маш чухал байдаг. Энэ яагаад чухал юм бэ гэвэл таны одоо тэр нөгөө ургийн хөгжилд энэ асуудал маань шууд нөлөөлнө гэдэг утгаараа. Тавчхандаа ингэж харилмаар байна. За тэгвэл жирэмсэн ээж маань шүдний өвчлөл болон цоорлоос яг хэрхэн урьдчилан сэргийлэх өөрийгөө тийм өөрийгөө. За мэдээж жирэмсний үед зарим хүмүүс ярьдаг одоо ингээд би айгүй сайн шүдтэй байсан юм аа тий. Тэгсэн чинь жирэмсэн болсон чинь ингээд шүд цоороод эсвэл нэг манайх ч бас зарим тохиолдолд ойрхон төрдөг. Ойрхон 2 3 хүүхд төрүүлсэн ингээд шүд их олноороо цоороод байна гэд. Тэгэхээр сая хэлсэнчлэн нөгөө жирэмсний үед бодисын солилцоонд өөрчлөлт орохоос гадна давхар амны үндэд юу явагддаг вэ гэвэл хэвийн жирэмсэлт байсан ч тэр хордлоготой жирэмсэлт байсан тэр нөгөө ойр орох ингээ хоол идэх хэрэгтэй болдог тийм ээ. Нэг юм идэх гэсэн дотор нь мухараал тэгснэ тийм ч юм идмээр санагдаад гэд. Тэгэхээр энэ нөгөө хооллох давтамж өөрчлөгддөг. Тэгэхээр энийг ярихын тулд хэдийгээр жирэмсэн гэж байгаа боловч ер нь шүд цаар хөвчнөөс урьдчилан сэргийлэхэд нэгдүгээр подкаст дээр ярьсан нөгөө хоолоор сэргийлнэ гэдэг юм яригдаж эхэлнэ. Тэгэхээр жирэмсэн болоод ирэхлээр нөгөө өдөрт өглөөний цай өдрийн хоол оройн хоолыг 3 хоолоо иддэг байсан хүмүүс маань одоо нөгөө 3 хоолоо өдрийн турш идэх хэрэгтэй болно гэсэн үг тийм ээ. Тий ойр ойрхон идэнэ. Тэгэхээр энээс болоод амны үндэд өөрчлөлт гардаг. Хэрвээ танд ийм жирэмслэлний хордлоготой холбоотой завир байх юм бол болж өгвөл аль болох хүчлэг биш нөгөө нүүрс ус багтай, чихэрлэг багтай хоол хүнсийг хэрэглэнэ. Гэтэл эсэргээрээ аринч эсэглэн чихэрлэг зарим хүмүүс бол ялангуяа зуны цаг жирэмссэн ээжүүд бол газтай ундаа ухаар нэг дотор уужирж гин гэд нөгөө баг морин нэмэлээд өгчдөг тий. Тэгэхээр тэр үед яг өөрийнхөө шүд амны эрүүл ахуйг сахиа гэвэл нэгдүгürt хооллолтод анхаарах нь байна. Хооллолынхаа найрлах шинж чанар дээр хэрэглэх давтамж дээр. За тэгээд үнэхээр аргагүй одоо шийдвэрлэх жирэмслэлтэй холбоотой боломжгүй байвал эцсийн болгоныхаа дараа амаа угаах
шүдэ угааж чадахгүй бол ядаж одоо усаар зайлах гэсэн ийм энийг бол хинч чадна. Ийм арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй. Тийм. Тэгэхээр нөгөө жирэмсний үед чи амны хөндийн pH орчин өөрчлөгдөд байгаа. Тэр болгонд нөлөөлж байгаа хүчин зүйлүүд нөгөө өдөрт шүдэ 3 угаах биш баг 30 угаах хэрэг гарах нэ дээ. Өөрөөр хэлбэл юм л идвэл эдсийн дараа шүд 5 минутын дотор багтаж угаа гэдэг чинь бол нөгөө эрүүл мэндийн амны хөндийн шүд угаалтын номер 1 зарчим шүү дээ. Тэгээ энэ зарчим бай. Тэгээ дээр нь бид нар амны хөндийн орчныг тэгэж өөрчлөөд нөгөө pH 7.5 байх хэвээр үргэлж доошоо тийм үү? 4, 5, 3 гэдээ ингээ яваад байгаа. Энэ орчныг бүрдүүлснээр өөрөөр хэлбэл амны хөндөд байгаа тэр ээж чинь мэдээж нөхөн үржих насны ээж чинь залуу хүн байж таарна, бүх шүд нь байж таарна. Та танай ээжид бол одоо жишээ нь ээжүүд маань жирэмсэн болсон үедээ за миний энэ баруун талд нэг хоол нүлдэгдэл ордог шүү гэдэг юм уу. Тэрийг л үргэлж цэвэрлж тийм үү. Энэ маань өдөөсөө сэргийлж болох хамгийн энгийн арга зөвлөмж. Амны хөндөд хоол нүлдэгдэл байхгүй байх хэвээр тийм үү. Амаа угаах боломж байхгүй бол ээж та ядаж усаар зайлаач аялал жуулчлал амрал зугаалгаар юу үдий тэр орчин нөхцөл бүрдээгүй үед бол ингэж байх юм бол цорлоос жирэмсэн ээж маань өрсөн сэргийлэх боломжтой гэж хэлэх гээд байна зөв үү тийм нэгэнт хоолт ярьсныхтай яг жирэмсэн ээж маань хоолтын давтамж нь яг хэр байх хэвээр ер нь яг яаж хооллол хамгийн тэгэхээр энэ хоолтын бид нар яг гол анхаарал төвлөрүүлж байгаа маань жирэмсэн ээж гэж байгаа боловч ер нь шүд цоор хөвчнөөс урьдчилан сэргийлэх гэхээр бид нар бол сүүлийн үед за миний ойлгож байгаа бол баг сүүлийн 15-10-аас 20 жилийн хооронд бол чихэрлэг зүйлийг нэг удаа ид 7 хоногийн нэг өдрийг чихэрлэг өдөр бол чихэр иддэг өдөр болон бусд үед битий иддэг гэдэг маш олон байдаг. Энэ бол яг тэр давтамжийн тухай ойлголт байхгүй. Тэгэхээр энэ давтамжийг ярихын тулд бид нар нэгэнтээ шинжлэх ухааны үндслэлтэд ярьж байгаа Стефани Мори гэдэг ойлголт орж ирнэ. Энийг уг нь одоо бүр 1943-аас 46 онд Стефани гэдэг тийм судлаач эрдэмтэн хүн энэ Стефани Мориг ингээд шинжлэх ухааны үүднээс цоорлын эмгэг жамыг тайлбарлалцсан юм байна. За тэр нь юу гэсэн үг вэ гэхээр бидний амны хөндийн орчин одоо сүүлийн үед хүнсний эрүүл ахуй гэдээ бид нар хүчин шүлтийн тухай ойлголтыг бол баг бүгд мэддэг болсон тийм ээ. Тэгэхээр бидний бие махбод бол хүчлэг шүлтлэг орчны тэнцвэр дээр тогтдог. Тэр дундаа амны хөндий гэдэг бол pH гэдэг хэмждэг нэгжээр 6.8-аас 7.2 буюу 7 байх хэрэгтэй байдаг. А тэр зүйл маань бидний амны хөндөд ганц сахар одоо нүрс ус биш. Зүгээр би одоо эндээс ингээд нэг жижигхэн борцог аваад ажиллаа. Эсвэл нэг зүсэн мах идлээ гэхэд бид нар мэднэ. Тэр дөрүүлжин байсан хатуулагтай зүйл хэдэн удаагийн заншлах үеийн үр дүнд хоолны бөөм буюу одоо ингээд нэг зурцсан гурил шиг юм болдог ш. Тэгээ бид нар залгидаг. Тэр үйлдэлийг хийхэд шүлснээс амилаза гэдэг фермент ялгараад нөгөө түрүүний хэлсэн 7 байсан саармаг буюу сул шүлтлэг амны хөндийн орчин маань хүчлэг болж доошоо ундаг. Одоо өнөөдөр энд сууж байгаа бид гуравт 3 зүсэн мах ингээд нэг нэгээр нөгөөж ажиллуулахад бид гурвын pH доошоо унах нь 3 янзаар унана. Хизээч огцолцож давтсахгүй. Тэр юунаас хамаарж ийнэгвэл миний амны хөндийн орчны өөрийнх нь нөгөө хід байдаг тий. За цоорсон шүдний манай хоёр бол шүдний эмчч бас маш сайн мэдж байгаа тийм ээ. Шүдээ түрүү угаасна угаагүй юу. Одоо энд орж ирэхийн өмнө ус уусна уу, кофе уусна уу, жуус уусна уу гэх мэтлээ ингээд маш олон хүчин зүйлээс болоод гурлаа унана. 3 дээр унана, 2 дээр 3 өөр янзаар унана. А гэхдээ бие махбодын гайхамшигар 20 минутын дараа нөгөө 3 байсан 4 байсан маань гурлаа адилхан 20 минутын дараа 5.5 дээр ирнэ. Энийг Стефан critical pH гэж нэрлсэн. Эрсдэлт одоо pH гэх юм уу да. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бидний шүдний палангийн хүчил тэсвэрлэх босго. За ингээд 20 минутын дараа 5.5 дээр ирчих, 30 минутын дараа 6 дээр ирээд 40 минутын дараа 7 дээр очино. Энэ зохицуулга маань бидний амны хөндөд организм өөрийгөө хамгаалаад буцаа норм дээр авах зохицуулга нь хоёлаа мэднэ те бид гурав 5 удаа байдаг. Тийм ч учраас нөгөө өдрийн 3 хоол дээр нэмээд их үдийн цай, бага үдийн цай, оройны цай гэдэг энэ юм чинь. Тэгэхээр 5-аас илүү гарсан тохиолдол болгон бидний амны хөндийг хүчлийн дайралтанд оруулж идэг. Тэгэхээр нөгөө жирэмсэн ээж түрүү отхон болдын хэлснээр нөгөө 3 иддэг юм а өдөрт 10 угаагаад 10 удаа шүдэ угаахгүй бол 5-ын организм зохицуулаад 5 нь хүчлийн дайралт болчихж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээ манай залуу ээжүүд чинь би ойрхон 2 3 төрсэн хамаг кальцаа хөхөдтэй хуваацсан гэж юм буруу жишг ярьдаг.
Өрдөөсөө бүх зүйлийг удамшлын ч юм уу түрүүнд хэлсэн өмнөх подкастууд дээр ийм зүйлүүд байгаа. Тэгэхээр энэ ойлголцлын зөрөг шинжлэх ухаанчаар хооллох давтамж гэж байгаатай л холбоотой. Тайлбарлах нь маш чухал. Хооллох давтамж. Тэгээд дээр нь амны хөндийн нөгөө зөв арчилгаа байна ш тий. Юу хийнү түүнийг тий юу таринү түүнийг хураана гэдэгчлэн та бүхэн жирэмсэн байх энэ 10 сарын хугацаанд инхрээ хайрт алаг үрийнхаа төлөө тийм үү ээж та хийж чадах зүйл, аав та хийж чадах зүйл тийм үү зүйл юу ч идэж болно. Тэр идсэн уусан зүйлээс юм ундаанаас уснаас биш ээ. Гадны хүчин зүйлээс биш ээ. Таны цэвэрлэх энэ тий энэ таны өөрийн арчилгаанаас бол маш их зүйл шалтгаалдаг шүү гэдгийг л өнөөдөр чигтгэж өгөх гэдэг. Тэгээ одоо өнөөдөр үнэхээр ингээд жирэмслэлтэй холбоотой юм идэхээр байвал аль болох нөгөө энгийн болон нийлмэл нүүрс усаа бага хэрэглэх тийм ээ. Илт далд хэлбэрээр сахар багтай юм хэрэглэх юм бол за гарцаагүй хэрэглэлээ гэхэд чадвал угаагаад чадахгүй л амаа усаар зайлчих юм бол тэгээд аль болох нөгөө давтамжийнхаа тоог өөрөө хянаал багасгаж л чадах юм бол жирэмсний үед одоо хоолоор шүд амаа арчилж хамгаалах сэргийлж болно гэж алхам сэргийлж болно гэсэн үг. За тэгээд нөгөө сая атом бол нэмж хэлсэн шүү дээ нөгөө жирэмсэн ээжийн шүд нөгөө хүүхэд шүдийг аваад өртөг гэдэг. Тэгэхээр нэг тийм ойлголт байгаад байдаг шүү дээ нөгөө жирэмсэн байхад биш нэг хүүхэд хөвлөд байхдаа нөгөө ээжийнхаа шүдний эрс кальцийг аваад төрчдөг. Тэгээд төрсний дараа ингээд нөгөө шүд амарх үүрээ дунждаг, шүд дунждаг, үүрээ дунждаг гэж яриаддаг. Тэр яг үнэхээр яг хүүхэд ээжийнхаа шүдээ аваад төрдөг энэ яг үнэ ойлголт тийм яг мөн үү? Тийм тэрийг бол хүмүүс ярьдаг л да зарим баг манай эмнэлгийн хүмүүс ч ярьдаг нөгөө ургийн өвчлөлийн үед бол ихсээрээ за төрсний дараа бол нөгөө хөхний сүгээрээ кальцаа ингээ хүүхдтэд өгсөн. Мэдээж тэр тодорхой хэмжээнд байгаа. Гэхдээ яг шинжлэх ухаанд нүүр хам судлалын шинжлэх ухаанд бол саяын хооллох давтамж амны эрүүл ахуйтай л холбон тайлбарладаг. Тэрнээс за мэдээж нөгөө биеийн иргэн нөхөн сэргэх нөгөө 2-3 жилийн зайтай гэдэг нь жилийн зайтай ч юм уу 9 сарын зайтай төрүүл мэдээж нөхөн сэргэх тэр нөлөөлдөг юмнууд бол байгаа. Гэхдээ хамгийн гол юм бол сая хэлсэн хооллох давтамж шүд арчлах хоёртой л холбоотой. За тэгээд ээжүүд маань нөгөө нэг юу яддаг штэ нөгөө хяналтанд ороод байж ангууд нэг эхний 3 сар болон сүүлийн 3 саруудад нөгөө шүдээ үзүүлж болохгүй имчилгээ хийлгэж болохгүй гэдэг нэг ойлголт агих явааддаг. Тэгэхээр тэр яг ямар учраас эхний болон сүүлийн 3 сард болдгоо юм байх шаа. Тэгэхээр энэ бол өнөөдрийг хүртэл маргаантай яг одоо харамсалтай ч гэсэн хэлэхэд өнөөдрийг хүртэл манай их барих эмэгтэйчүүд нүүр ам судлалын салбар маань энийг нэг тийш нь бид болгож чадаагүй байгаа. Гэхдээ өнгөрсөн жил бид нэг төслийн хүрээнд хамтарч ажиллаад нэлээд одоо ойлголцолд хүрсэн байгаа. Тэгэхээр яг энийг одоо бид нар чинь дэлхий дээр бүх юм дээр ингээд нөгөө Америк юм уу дэлхийн эрүүл мэндийн байгууллага ингээд одоо нөлөө бүхий холбоодын зөвлөмжийг баримталдаг. Өнөөдөр яг нүүр ам судлалт бол Америкийн нүүр шүдний эмч нарын холбоо их барих эмэгтэйчүүдийн холбооны хамтарсан одоо конгресс буюу хурлын зөвлөмж өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа нь жирэмсний одоо үед нүүр амны тусламж үйлчилгээ хамгийн тохиромжтой үе бол 14-өөс 27 хоног гэж үздэг. Жирэмсний тэр үед бол та ямар нэгэн одоо шүдний тусламж үйлчилгээ авахд ямар ч асуудалгүй гэд. За тэгээ манайхны дунд яг энэ нүүр амны тусламжтай холбоотой нэг өрөөсгөл ойлголт байдаг нь эрентген зураг авахулж болохгүй тий. За эсвэл мэдээ алдуулах тариа хийж болохгүй хүүхэд маань нөлөөлнө гэд. Тэгэхээр тэр Америкийн холбооны гаргасан зөвлөмжөөр бол жирэмсний үед хийлгэж байгаа шүд авалт юм уу эмчилгээтэй холбоо хийж байгаа мэдээ алдуулагч өнөөдрийг хүртэл одоо урагт нөлөөсөн гэдэг шинжлэх ухааны судалгааны нотлогдсон үр дүн гарааг байгаа болохоор үгүй ах нэ гэсэн үг. Эрентген туяаны хувьд бол бид одоо бас нэг юм өрөөсгөл ойлголт байгааг эрентген туяа хортой гэдэг. Гэтэл бид шүдний шүдэн. Манай шүдэнд хэрэгэлдэг чинь цээжний эрентген зураг авах тэр том эрентгенүүдээс хэд дахин бага. Тэгээд нөгөө аппаратынхаа хүчин чадлаас болоод тэрний үед хамгаалах хэрэгсэл. Жирэмсний ээжд бол жирэмсний хормогч нөгөө бамбаа хамгаалт эдрийг зүүцсэн бол туулган хамгаалтаа зүүцсэн. Тэгээ хамгаалтын өрөөнд та зураг авахулж байгаа бол эрентген зураг авах аюулгүй. Магадгүй бас энд сонсож байгаа хүмүүст хэлэхэд таны хүүхэд ямар нэгэн асуудалтай төрсэн бол заримдаа буруутгаж магадгүй. Яана би тэгэхэд нэг шүдний зураг авахулсан ч гэдэг ч гэдэг. Тэгж санаа зовох ерөөсөө шаардлагагүй. Нөлөөлдөг гэдэг нь өнөөдрийг хүртэл нөлөөлдөг гэдгийг баталсан судалгаа хийгдэг байгаа учраас нөлөөлдөггүй гэсэн үг.
Тэр эхний 3 сар, сүүлийн 3 сар гэдэг бол юутай холбоотой гэвэл ерөөсөө л нөгөө одоо бүх жирэмсэн ээжүүд мэднэ. Сүүлийн жилүүдэд бол энэ нийгмийн стресс, хөдөлгөөнтэй холбоотой нэг тонус гэдэг ойлголт гарсан байгаа тийм. Тэгэхээр яг тонустай холбоотой. Бид нэр шүдний эмчээс бараг ихэнх хүмүүс айдаг. Ялангуяа манад бол бүр их айдастай. Ягаад гэвэл нөгөө өвдсөн хойно очдог учраас өвдөлтөө эмчилгээг мэдэрсэн учраас нөгөө айдас нь байгаад байдаг. За тэгээд өрөмний дунд бүгд дургу тий тэр саагшин сүнгэнэхэд бүгд дургу. Тэгэхээр бие барай булчингаа чамгалдаг. Тэгэхээр нөгөө эхний 3 сар сүүлийн 3 сар тонусаасаа болоод золбох эрсдэлтэй. Тийм учраас энийг ойлгоод эмчин тайлбарлаад та тайван байх юм бол сүүлийн 3 сар эхний 3 сард зайлшгүй үзүүлэх шалтгаан байвал одоо өвдөлт мэдэрч зовж ирсний оронд үзүүлж болно л гэсэн үг. Тэгж л хариулмаар. Тэгээд нэг үгээр хэлбэл нөгөө сэргийлж болох зүйлийг нэгэнтээ төлөвлөөгүй ч гэдэг юм уу магадгүй янз бүрийн гэмтлийн гаралтай ч байж мэдэн шүү дээ. Янз бүрийн шалтгаанаар сувгийн эмчилгээ хийлгэх хэмжээнд болцоод тий жирэмсэн ээж ирдэгтэл бас асуудлын гол байгаа шүү. Тэгэхээр дахиад урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Урьдчилан сэргийлэлт. За тэгвэл нөгөө жирэмсэн ээжүүдээс маань айгүй их нэг асуултууд ирсэн. Ерөнхийд нь ингээд зэгтлээд нэг 5-6 асуултыг багцлсан байгаа. Тэгээд дараагийн асуулт маань болохоор нөгөө жирэмсэн ээжийн хөвлөд байхаас нөгөө 6-аас 7 хоногтод одоо хүүхдийн шүд бүрэлдэн бий болдгоо. Эндээс яг одоо шүдний эрүүл мэндийн асуудал үүсч эхлэх нь шүү дээ. Тэгэхээр яг энэ үед нь жирэмсэн ээж өөрөө хүүхдийн шүдийг одоо эрүүл байлгахыг яг ямар арга хэмжээ авч яг юун дээр анхаарах хэрэгтэй вэ? За тэгэхээр энэ үед нөлөөлдөг түрүүн нэгдүгээр подкастн дээр товчхон хэлсэн сонсоогүй хүмүүс дахиад хэлэхэд нөгөө шүдний хатуу үеийн энэ бүрэн бүтэн байдал алдагдаад байгаа. Шүд манайхаар бол эмтрээ туграад унтчих хорхоо идчихдэг гэдэг байгаагийн маань дотор нь цоорлын бус гаралтай гэдэг тий. Тэгэхээр тэр цоорлын бус гаралтай гэдэг нь дотоод шалтгаантай. Яг тэр нөгөө шүд бүрэлдэж бий болж эрдэсчиж хатуурж явах үед нь чадаагүй гэсэн үг. Тэгэхээр тэр үед юуг анхаарах хэрэгтэй гэвэл ерөөсөө олон шалтгааныг базаад хэлбэл хоёрхан юм байдаг. Эрүүл хооллолт, эрүүл амралт, амьдралын дадал хвшлаа. Нөгөө талд нь ерөнхий биеийн эрүүл мэнд. Аль болох архаг хууч өвчин сэтрэхгүй, ямар нэгэн халдварт өвчнөд өртөж тэр дундаа антибиотик нөгөө ургийн ихсээр дамжаад урагт нөлөөлж болдог эмийн бодисуудыг хэрэглэхгүй байх. Тэгэхээр ээж эрүүл ах хэрэгтэй гэсэн үг. Нөгөө нэг юм нь сайн унтаж амрах ёстой, зөв хооллох ёстой. Ерөөсөө л энэ хоёр. Энэ хоёрыг та зөв хийж чадах юм бол таны хүүхдийн шүд эрүүл бат бөх байна гэсэн. Амьдрал төлөвлөлгөх гэдэг шүү дээ. Бид бол мэдээж залуучууд маань тий хурцгийн насны залуучууд маа л энэ асуултыг асуусан байж таарна. Тэгээ бүгд л ажилтай, завгүй, бүгд л зээлтэй тий бүгд л ажил бизнестэй байгаа учраас та бүхэн ажил амралтаа зохицуулаад яг жирэмснийхээ хугацааг төлөвлөөд үнэхээр бүр хүүхдээ тий зөв өсгөж хүмүүжүүлэе гэж байгаа бол 9 сар төвчээд яг боломжтой үедээ л та төлөвлөж жирэмслэх юм бол өв тэгш сайхан. Өнөөдөр бид нар ингээ ярьж байгаа бол 1924 онд төрсэн хүүхэд маань 30 он гэхэд л тийм үү 6-7 настай нөгөө бидний нэг жилд нэг 60-70 мянган их амьд төрөлт байна шүү дээ. Эдгээрийн маань эрүүл шүдтэй явах зүйл бол маш энгийн шүү. Та бүхэн өөрсдөө энэ нийгмийн эрүүл мэндийн чухал асуудлыг энэ подкастаар нийгмийн эрүүл мэндийн өнөөдөр өвчлсөн хойно өвчлөлттэй эмчлэх биш соён гэрүүлэх чиглэсэн энэ подкастын маань үндсэн зорилго оршиж байгаа гэж бодож байгаа. Яг зүйтэй. Тэгэхээр энэ мэдээллийг ер нь яг нөгөө нэг ээжүүд яг нөгөө хяналтанд орж эхэлдэг шүү дээ. Тэр үед нь бас аягүй сайн өгөх ёстой үү тийм. Тэгээ энэ дээр нэг зүйл байгаа байхгүй. Одоо бид нар ч гэсэндээ энэ подкастаараа дамжуулаад нийгэмд болж байгаа зүйл болоод эсвэл цаашдаа өшөө илүү сайжруулах бодиттой зүйл байж болно. Жишээ нь анагаан шинжилгээ ухааны үндэсний их сургууль дээр их барихгүй тийм үү. Одоо бидний анхан шатны нэгж дээр өрхийн эрүүл мэндийн төвийн эмчнэрийн одоо резидентийн мэрэгшүүлэх сургалтын дээр энэ нүүр ам судлалын хөтөлбөрийг илүү нарийнч гэдэг юм уу те. Эсвэл жирэмсэн ээжийн саяны оюун цэцэг профессор Багшийн маань ярьсанчлан энэ хүү мэдлэгийг яг энэ төвшөнд нь хүрдэггүй маа гэхэд тодорхой хэмжээний кредит цагийг нэмээд энэ жирэмсэн ээжид зөвлөгөө өгж байгаа тэр орон зай цаг хугацаанаас үйл хамааран сумын өрхийн эмч бай тийм үү. Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчнэр маань жигд энэ мэдлэгийг хүртээх юм бол илүү зөв зөв багштай тэгж ойлгоод байгаа шүү дээ. Ердөөсөө бидний гол зорилго маань соён гэрүүлэх мэдлэг олгох, дадалтай болгох. Бид яавал эрүүл зөв тэгш Монгол хүүхдийг тийм үү жирэмсэн үедээ яаж тийм үү арчилж хамгаалах вэ гэдэг маш энгийн зүйлүүдийг Монгол хүнд ойлгомжтой байдлаар хүргэх энэ подкастын маань эрхэм зорилго байгаа.
За тэгээд яг миний хувьд болохоор би нэг асуулт асуумаар байна. Би яг одоо жирэмсээ биш яг нэг төрсний дараа ээжүүд яг нэг хүүхэд бор хоолнд ороод эхлээл ингээл нөгөө хооллол эхэлдэг штэ тий. Яг гоо ээжүүд ч гэлтгүй бас эмээ өвнөр ч гэсэн айгүй ихтэй нөгөө тийм үйлдэл нөгөө анзаардаг байхгүй нөгөө хоолын амдаа одоо арайч махын ажиллаж өгдөг байх. Ямар ч ингээл нөгөө бүлээн халуун бүлээний үзэл амдаа хийчээд ингээл өгдөг. Инхээр чи яг нөгөө нэг одоо бактери цоорлын юмнууд ингээд нөгөө халддаг. Тэрийг ингээд нэг хэлэхээр ингээд ялангуяа маада гомддог. Эмээ өвөө гомддог айгүй шүү дээ өсгцэн. Тэ чи баг одоо эмээ өвөөсөө шижиглэлээ барьлаа гэдэг ч юм ингээд нэг иймэрхүү үйлдэлүүд бол надад ч бас тохиолдож байсан. Тэгэхээр хүмүүс ч гэсэн айгүй нийтлэг тохиолддог байх. Тэгэхээр энэ талаар бас жоохон. Тэгэхээр түрүү хэлсэн нөгөө заад бидний саяг хүртэл ярьсны дагуу ингээд би хүүхдээ жирэмслэлтэй төлөвлөөд эм уухгүй, эрүүл хоолоод унтаад за ямар ч байсан миний хүүхд эрүүл сайхан төрчлөө мэдээч шүд нь эрүүл сайхан байгаа. Тэгтэл тэр шүд цоор хөвчнийг үүсгдэг одоо нян гэд энийг бас сонирхуулж хэлэхэд бүр 1870 онд одоо бараг 200 жилийн өмнө Миллер гэдэг эрдэмтэн нэг юм хорхоо байна. Манай ард түмэн айгу ухаантай шүд хорхоотох өвчин гэдэг. Яг хорхоо байдаг гэдгийг. За тэр хорхоо бол шинжлэх ухааны хэлээр бактери одоо бид монголоор нян гэдэг байгаа тийм ээ. Тэр нэм маань олон төрлийн нянгууд боловч энэс гол 3 нэм байгаа. Streptococcus mutans, Aedes, тэгээ Savrinus. За дээр нэмээд лактобацил буюу сүүний өвчил. За энэ дундаас тоон цөөхөн юм шиг мөртлөө хоруу чанар арай харьцангуй тоон их мөртлөө хоруу чанар багтаа байгаа нь Staphylococcus, Streptococcus mutans. Гэтэл энэ mutans гэдэг бактери яг үнэндээ төрсэн хүүхдийн амны хүндэд байдаггүй аман дотор. Энийг хаанаас хэн аваач чийдэггүй л тэр гэр бүлийн гишүүд амнаасаа аваач чийдгээ сая манай хөтлөгчийн хэлснээр нөгөө хооллын угжийн тэгээ бас олон улсад хийгдсэн судалгааны үр дүнгууд байдаг. Streptococcus mutans-ын аманд орох үеийг халдварын цонх үе гэж нэрлэдэг. Infection window гэдэг тийм мэднэ бид нар. Тэр үе нь ингээд цаг үеийг дагаад өөрчлөгдөж байгаа. За 2000-ад он хүртэл болвол бүр эхлээд энэ чинь анх 80-90-ад оны үед бол 6 сар байсан. Яг нөгөө бор хоолнд орох үе. Дараа нь 2010-ад оны үе Америк, Японы эрдэмтдийн хамтарсан судалгаагаар 4 сар болсон. Одоо ч бүр зарим судалгааны өгүүлбэрүүд 2 сармаар гэж хэлж байгаа. Тэгээд энийг бас яг энэ хүүхдүүдэд хийсэн судалгаануудын дүнг ингээ уншиж байхад нэг сонирхолтой юм гарсан. Ээжийнхээ хөхөр хоолж байгаа хүүхдүүд бол яг бор хоолнд орох үедээ халдварын цонх үе эхэлж байна. Нөгөө угж хөхж байгаа бол магадгүй төрөөд шууд ээж нь хөхөндөө цадахгүй янз бүрийн шалтгаанаар угж хөгсөн бол бараг 2 хоног ч ах магадaltaй болоод эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр энэ мутанс гэдэг хорхоо хүүхдийн аманд яаж орд юм ихээр шүлсээр дамждаг. Нөгөө ахын хоол хүнс. Тэгээ энэ одоо манай сурах хичээлт байдаг. Манай унтгаа санаж байгаа тий. Хүүхдийн хэрэгслийг цэвэр байлгана гэдэг нь угж халбах хоолны хэрэгслүүдийн шүлстэйгээ холж болохгүй гэд. Тэгэхээр өнөөдөр бид нар монголчууд ч ингээд хүүхдтэйгээ цуг унтдаг хүүхдээ тэр одоо зажилж өгөх болсон. Хуучин бол бүр махын зажилж байгаад өгдөг. Энэ уламжлалт юм маань нэг харахаар бидний заншил уламжлал юм шиг боловч өнөөдөр шинжлэх ухаан хөгжиж байхад бид энийг одоо бүр шууд тасан зогсоох хэрэгтэй. Ерөөсө хүүхдийн аманд хэрэгэлдэг ямиг шүлстэж болохгүй. Одоо сая хэдхэн хоногийн өмнө ингээд цагаан сар болоод өнгөрлөө. Би оюутнуудтай хэлдэгтэй ингээ анзаараарэ. Нэг 60-70-аас дээш настай хүмүүс бол бидний духан дээр үнэрлдэг. Эсвэл шанаан дээр үнэрлдэг. Одоо залуу болсон шүлстэж үнсээд ингээ уруул руу нойртод байгаа. Тэгэхээр би яг үүндээ хүүхдийнхээ амыг шүлстэж үнсгэд хүртэл миний шүлсний мутанс энд наалдаад үлдчихэж байгаа. Тэгээ миний хүүхднийг тоглоом юм уу гараараа ингэтэл тэр хорхоо шүлс халбагдаж оруулаагүй ч гэсэн ингээ орж байгаа. Тэгэхээр товчхондоо хэлэхээр энэ Streptococcus mutans гэдэг хорхоо хүүхдийнхээ аманд хүрэхгүй гэвэл өөрийнхөө насанд хүрсэн эргэн тойронд байгаа тэр мутанс аманд нь байгаа хүмүүс шүлсэл хүүхдтэй одоо дамжуулж болохгүй шүлсээрээ дамждаг учраас тэгэхээр энэ бол урьдчилан сэргийлтийн хамгийн ихний арга. Би бүр яг сайхан хэлмээрсэн. За тэгэхээр хоёр дахь подкаст маань ингээд өндөрлөгт өгч जैन. Тэгэхээр бас багшаасаа асуугаагүй үлдсэн юм байл бас та яг жирэмсэн ээжийн амны хүнд эрүүл мэндээр бас магадгүй би
асуугааг үлдээсэн байж магадгүй шүү дээ. Тэгэхээр түрүүн бидний ярилцсанаар одоо ингээд эрүүл мэндэд анхаарал амралт тоололтоо зохицуулаад за харьцангуй та айгу азтай ингээд хордлогогүй сайхан жирэмслээд хүүхдээ хэвэн тэгээд төрүүлсэн болвол хүүхдээ төрүүлсэн маргаашнаас нь эхлээд та хүүхдийнхаа шүдийг анхаарах хэрэгтэй. Тэгэхээр биднэрт байдаг бас нэг өрөөсгөл ойлголт нь гэвэл шүдийг шүдлээд гараад ирсний дараа хайрлж эхэлнэ гэж боддог. А гэтэл үгүй одоо жирэмсний төрөөд хүүхэд төрчлөө аман дотор нэг шүд байхгүй ч гэсэн эрүүн дотор нь эрүүний ясанд нь нөгөө шүдний их үүсгэл шүднүүд байж байгаа. Тэгэхээр таны хүүхдийн нөгөө бидний одоо байгаа ясан шүд маань төрсний дараагаас эхлээд эрсчиж эхэлдэг. А тэгээд тэр үед нь та хүүхдэд дутуу хооллоод эсвэл сая хэлсэн амын цэвэрлэхгүй ингэх юм бол дахиад нөгөө эрсэж байгаа шүд маань бас сүн шүдтэй адилхан бүтцийн алдагдaltaа эрсчиж хатуурч чадахгүй хэрэг шүдтэй болно гэсэн үг. Тэгэхээр хүүхдэд төрсний дараа ерөнхий эрүүл байлгахаас гадна бас амын эрүүл байлгах түрүүн нөгөө хэлсэн гажигаас сэргийлэхэд бол зөв хөхүүлэх, залгих, зажлуулах хуулийг айгуу сайн хийх ёстой. А тэгээд 6 сартад бор хоолнд орох үеэс нь эхлээд яг шүдэнд нь тохирсон хоолыг зөв өгнө гэдэг бол аюул чухал зүйл. Өнөөдөр тэрийг бид нар хийж чадахгүй байгаа учраас цоорлоор сэргийлсэн мөртлөө нөгөө гажиг. За тэгээд энд гараагүй ч гэсэн бас далимдуулаад нэг хэлхийг хүсэж байгаа зүйл нь одоо өнөөдөр баг яг нарийн судалгааны үр дүн байхгүй ч гэсэн зарим тохиолдолд бол 5 хүүхдийн нэг тохиолдод байгаа нь урал хэлний хөвч богино байх гэдэг юм. Одоо энийг сонсож байгаа ээж аав нар нэг 5 6 настай хүүхдүүдтэй бол гажигтай болохыг их үндэс. Олон шүдэн зайтай болчлоо. Манай хүүхд ингээд ялангуяа орос сургуульд сурсан хүүхдүүд их ирдэг. Нөгөө орос хэлэн дээр орос хэлний чинь нөгөө хатуу авьяануудыг хэлж чадахгүй байна гэдээ бүр багш нь явуулсан ч тохиолдол над дээр ирж байсан. Тэгээ ээж аав юу гэж ойлгох вэ? Манай энэ хин зээ эрхэлцэн гэдэг бөөрнгийн хэлтэй гэдэг. А гэтэл яг үүндээ урал хэлний өвч богино. Тэр юутай холбоотой гэвэл дахиад нөгөө хөхөх зажлах, залгих үйл буруугаас болоод нөгөө богинохон өдөвч хөгжиж уртуулах ёстой юм маань уртуулж чадахгүй байна гэсэн үг. Тэгэхээр тэрийг зажлуулахаас өмнө хөхүүлэхтэй анхаараа л гэж хэлмээр байна. Зөв хөхүүл. Тэгээд бас профессор багш маань ингээд үргэлж мөр зэрэгцэж үргэлж би багшаасаа суралцж явдагтаа бас энэ дэлгэцийн өмнө танд баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ бас асуух зүйл байна. Хүн үргэлж боловсрч тийм үргэлж би хэдий нүүр ам судлалын эмчч гэсэндээ тийм үү энэ мэдээллийг дутуу хөргөхгүй гэсний үднээс багшаагаа эрхэм багшаагаа ураад та бүхэнд хэрэгцээтэй мэдээллийг өгөх гэсэн хэрэг. Тэгэхээр миний нэг дотроо бодож явдаг нэг зүйл байдгийг. Одоо ундны усны боторын агуулмж бол Монгол оронд харилцан адилгүй байдаг шүү дээ. Тэгэхээр жирэмсэн ээж нь одоо жишээ нь замын үдэд байгаа жирэмсэн ээж жирэмснийхээ хэд их 7 хоногт зөөрөө ус уух юм уу юу гэдгийг ч гэдэг юм уу. Энэ боторын ундны усны боторын зохицуулгыг яаж хийвэл хүүхэд маань тэр шүд толбодох гэж ярьдаг штэ цоохордог өвчнгүүч гэдэг юм уу. Эсвэл энэ ундны усын боторын хэмжээг Улаанбаатар хотод байгаа иргэд маань яаж зохицуулах вэ гэж ингэд нэг асуумаар. Хоёрдугаар асуулт нь би өнгөрөх бас 2 жилийн хугацаанд нийслэлийн эрүүл мэндийн газар ажиллаж байсны хувьд энэ нийгмийн эрүүл мэндийн асуудал маш тулгамдсан. Дээр нь төр засгаас их хэвээр нэг чухал зүйл нь өнөөдөр юу юм бэ гэхээр энэ жирэмсэн ээжийн хяналтанд бас энэ төр засгийн анхаарал халамж, төрийн дэмжлэг, боловсролын байгууллагын дэмжлэг, хяналт маш чухал юм байна гэд би өөрөө бодож байна. Тэгээд өөрөөр хэлбэл ач хамгаалах ухааны сургуулийн төгснө үү, анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн төгснө үү, тэр жирэмсэн ээжийн эцэг үгэн төгснө үү, тэр сургуулийн тэр сургалтын төгсөгчөөс үл хамааран энэ жирэмсэн ээжийг хянаж байгаа энэ анхан шатны нэгжид ажиллаж байгаа эмчүүдийн маань мэрэгжил тийм үү? Энэ боловсролын одоо юу гэдэг энэ нөгөө жирэмсэн ээжид өгөх зөвлөмжийн энэ юм маань нэгдсэн нэг цогц байх ёстой юм болов уу гэж болд. Энэ хоёр асуултан дээр та бас хариулж өгөөч. Энэ аягүй чухал ингээд яривал бас дахиад юм нэг подкаст байдаг 10 подкаст одоо зарцуулах тийм асуулт байна. Тэгээд аль болохоор ингээд товчгоо хариулахад 1 2 дугаар одоо түрүүчийнх бол энэ дээр гараад нэг фотор гэдэг дутуу ороход байгаа. Энэ зүйл маань ундны одоо сүүлийн үед бол ингээд уршин сэргийлэх үйлчлэгээр очихоор фотор төрхүүлнэ гэл те. Ингээд янз бүр. За фотор гэдэг бол байгаль дээр байдаг өргөн тархсан элемент, микро элемент. Тэгээ бүх юм хоёр талтай илүүдэж болохгүй, дутаж болохгүй. Тэгэхээр Монгол улс бол өргөн удам 2007 онд нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн дээр хийгдсэн Болормоо гэдэг судлаачийн докторийн ажлыг уншижсэн. Тэр үед судалгааныхаа ажлаар тухайн үеийн Монголын одоо 18 одоо ч 21 гэдэг болцсон тийм ээ. Аймгийн сумдын 260 гаруй сумдыг хамарсан судалгааны үр дүнд маш өргөн өстой үндэсний хэмжээний судалгааны дүнгээс харахаар
их сонирхолтой үр дүн тэнцээ байсан. За яг Улаанбаатар хотын ботоорыг бол 90-93 онд Дорж гэдэг судлаачийн судалгааны үр дүн байдаг. 2007 оны И Болормоо гэдэг судлаачийнхаар за бид бол бүгд мэддэг. Одоо говийн тэр дундаа дорн говийнхан замын үд сайн шандийнхан бол нөгөө юм цоохор алга шүттэй гэдэг. Энэ бас их сонин ар хангаа хөвсгөл энэ тал хээрийн бүс бас байдаг. Тэгээд яг тэр Болормоо судлаачийнхаар аваад үтсэн чинь ер нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөр ундны усан дахь фторын агуулмж нь одоо олон улсын нэгжээр бол 1 ppm, хуучин Оросын нэгжээр бол 1 мг литр байх ёстой гэдэг бол эрүүл ахуйн нормыг нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийнхаа гаргаснаар 1.4 хүртэлхийг норм гэж үздэг. Гэтэл 2-оос эхлээд эхлэх юм бол ингээ өвчин үүсгдэг. За би ингээд нөгөө дорн говийг л одоо хамгийн их фтортой гэж бодсон чинь Болормоо судлаачийнхаар дорн говийг замын үд байсан санагдаж байна. 2.3 мг литр. Тийм ноцтой биш. Хамгийн айхтар нь хаана байсан гэсэн чинь Сүхбаатар аймагт байсан. За эцэн нэр нь одоо орж ирэхгүй наа. Тэр сум тэнд бүр 5.1 мг литр. Тэгээ би яг тэр үдсний дараа лекцэн дээр оюутнуудаас асуугаад тэр Сүхбаатар аймгийн за нэр нь орж ирэхгүй. Тэр сумыг асуусан чинь тийм застав гинэ хэлийн застав байдаг. Хитгэн хүн амтай гэд. Тэгэхээр фотор эхтнэ гэдэг чинь шүднээс гадна бас нөгөө ерөнхий биеийн хордлого гэдэг ноцтой зүйл. Гэтэл одоо бид нар ар хангаа гэд сүү цагаан эдэний хамгийн сайн нутаг гэсэн чинь ар хангаа одоо би яг цоорл ямар байдгийг мэдгүй. Тэсэнд тэдний ундны ус нь ар хангаа цэцэрлэг сумынх 0.1 мг литр гэж байгаа байхгүй юу? Хамгийн бага нь Монголын сумдаас Увс аймгийн Сагил сум 0.10 мянганы 1 гэхээр тэнд бүр фотор байхгүй. Тэгэхээр одоо бид нар фоторыг юугаар авах вэ гэвэл оогоор гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энүүгээр би юу гэж хариулах гэдэг нь Улаанбаатар хот болсон чинь Дорж судлаачийнхаар одоо яг жоохон хуучирсан судлаач гэсэн миний одоо яг цаашинд байгаа бол 0.4-өөс 0.7 байдаг. Тэр үед нөө хуучин цэцэг захиргааны нэгжээр бол бага байсан байхгүй. Одоо би тэр энэ баг гэж дүүргийг хэлээд яах вэ? Тэгэхээр эндээс бид нар юу гэж ойлгох гэдэг нь бид нар тэр байгалийн хамгаалалт бол байхгүй юм байна. Фтороор сэргийлдэг юм. Ялангуяа Улаанбаатар. Тэгэхээр бид нар шүдээ өөр аргаар урьсан сэргийлээд гаднаас фторыг нэмэлтээр авах хэрэгтэй гэдэг юм. Тэгэхээр тэр фторыг багш нөгөө нэвчүүлж угаадаг гэдгийг бас сайн үзэгчдэд ойлгуулах хэрэгтэй. Бид нар ч нэг усаар угаагаад ламаа ингэдэг шүү дээ. Хөөсрүүлэгч тэр одоо тэр зүйлүүдийг бас энэ фторыг яг шүдний эмаалт яг зөв нэвчүүлэх вэ гэдэг зүйлийг бас айгүй тодорхойлоод өгчвөл аав ээжүүд маань өнөөдөр хүртэл шүдээ буруу угаадаг даталтай байж магадгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр би бол бодож байна. Энийг бас дараа нь ингээд арай зэгцтэй тусна ярих хэрэгтэй юм ба. Одоо бол би нэгэнтээ фотоор ярьсных зүгээр юу хэлье гэж бодож байна гэвэл энэ фоторыг маань шүд цаарх өвчнөөс урьсан сэргийлэхэд хоёр аргаар хэрэгэлдэг. Нийгмийн боيو ерөнхий арга, хэсгийн буюу хувь хүний арга. Нийгмийн болон ерөнхий арга нь одоо энэ өндөр хөгжсөн шүд цаарх өвчнийг дайны дараа өндөр байсныг бууруулсан. Ялангуяа одоо бидний нөгөө Аз жаргалын индекс нь өндөр Нидерланд, Дани, Бельги гэдэг энэ орнуудад бол яасан гэхлээр сүүгээ давса фторжуулсан. За одоо миний хамгийн сайн мэдж байгаагаар бол Японд гэхэд сургууль дээр тэр нөгөө ам зайлуулах аргыг өргөн эргэлдэг. За Тайланд улс бол эзэн хаан ингээд сүг фторжуулдаг гэд маш олон юмнууд байгаа. Төлсгөөс хийж байгаа. Тэр улсын хэмжээ нөгөө ерөнхий урьсан сэргээлт. Өнөөдөр бид нар яг өнөөдрийнхөө онцлогт нийцүүлэх нь бол хувь хүний тэр дундаа мэрэгчлийн арга гэхээр шүдний эмчтэр фтортой түрхлэг төргүүлдэг, хамгаалтын лом тавиулдаг. Гэртээ бол фтортойгоор шүдээ угаах. Зөв угаах. Тавчхандаа бол тэгж хариулмаар байна. Тэр сургалтын тал дээр багш ямар хөө? Сургалтын тал дээр бол үнэхээр энэ бол айгүй чухал асуудал. Бид ч одоо ингээд сүүлийн жилүүдэд нэг харгаар ингээд нийгэм маань хөгжөөд их сайхан болоод байгаа юм шиг боловч нөгөө талаасаа ингээд тогтолцооны системийн ингээд жоохон гажуудлууд үүсэж байгаа. Тэгэхээр яг энэ мэрэгжлийн үнд айгүй ингээд миний сэтгэлд ингээд айгүй баг хүсэж мөрөөдж явдаг юм хэлчлээ. Аль төгсөгч байх нь хамаагүй. Би Монгол улсын иргэнийхээ хувьд Улаанбаатарт амьдарч гэнэ үү? Ховд аймгийн одоо хамгийн хойтолчин Булган суманд амьдарч гэнэ үү гэдгээс үл хамааран би яах ёстой гэвэл энэ тусламж эрүүл мэндийн боловсролыг жигд авч явах ёстой. Тэгэхээр бид нар сургалтынхаа хөтөлбөрт анхан шатны нэгжлэр тэр жирэмсний хяналтын зөвлөгөөнүүд сургалтуудыг бид нар ингээд янзлах хэрэгтэй, цэцлэх хэрэгтэй. Тэгээд хамгийн сүүлд ингээд дүгнээ хэлэхээр өвчин монголчууд хэлдэг, хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэдэг. Би бол энэ амны хүндийн өвчлөл бол хүнд хэлж ирдэг өвчин. Би тэрнээс сэргийлэх бүр 100 биш 200% боломжтой учраас бүгдөө жирэмсний үеэсээ эхлээд
хүүхдийнхаа шүдэнд гараагүй үеэс эхлээд урьсан сэргийлэх энийг хувь хүн хичээгээс гадна төр засаг ингээд бодлогын түвшинд нэгдсэн юм систем сургалт энэ юмыг эрчимтэй авч явуулах юм бол бид одоо маш хурдан ингээд шүд цорох өвчнийхээ асуудлыг амны үндийн өвчлийн асуудлыг одоо шийдэх бүрэн боломжтой байна. Тэгээ бүгдөө хамтдаа хичээе л гэж хэлнэ. За баярлалаа багш. Тэгээ Японы Окасаки багш маань хэлсэн байдаг штэ. Шүд чинь зажлах гэж төрсөн эрхтэн болохоос цорох гэж төрсөн эрхтэн биш ээ. Өрөмдүүлэх гэж төрсөн эрхтэн биш ээ гэж. Тэгээ та бүхэн бүгд дор бүрний хичээцгээе. Тэгээ өнөөдөр энэхүү подкаст энэхүү жаргая. Тийм тэгээ хоёр оролцогчдоо маш их баярлалаа. Оюун цэцэгчдөө маш их баярлалаа. Тэгээд хоёр дахь подкастаар маань жирэмсэн ээжүүд маань амны хүндийн арчилгааны талаар бас нэлээд гоё дэлгэрэнгүй мэдээлэлтэй болж авсан баг гэдэг сэтгэлтэй байна. Тэгээд дараагийн подкастаар уулзцгаая. Баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.